За эх орны залуу цаана явна нэвтрүүлгийн залуу цаана явна булан эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн асрамжийн газрын одоо өссөн залуучууд хаана явна вэ гэдэг сэдвээр бэлтгэлээ. Тэгэхээр ер нь асрамжийн газар 18 нас хүрсэн хүүхдүүдээ маань асрамжийн газраас одоо дотоод дүрм ёсороо бол одоо асрамжийн газраас явах болдог. Тэгээд тэндээс явсан хүүхдүүд маань ер нь амьдрал ахуйгаа яаж залгуулж байна? Энэ хүүхдүүд маань ер нь хаана яаж ч амьдрдсан болоо гэдэг сэдвээр энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. Ингээд ер нь асрамжийн газар өссөн залуучууд хаана явна вэ? Өнөөдөр Монголд өчнөөн хүүхдүүд өнчирч гудамжинд гарч байгаа сэтгэл эмзэглэмээр. Хүүхд асрах газрын журмын дагуу 18 нас хүрч 10 дугаар ангиа төгссөн хүүхдүүдийг асрамжийн газраас гаргадаг байна. Өнчин хүүхдүүд асрамжийн байрнаас гараад очих гэр орон досоод авах хамаатан садан байхгүй. Өнчин хүүхэд цаг мөч болгонд аав ээжигээ өгүүлдэг. Тэр хүүхдэд байхад яагаад надад байдгүй юм болоо гэдэг асуулт сэтгэл зүрхийнх нь гүнд мөнхөд байдаг. Шүн зүүдлэн зүүдэндээ ааваа ээжээ гэж дуудана, айн уйлна. 9 сарын 1-нд хүүхэд болгон аав ээжтэйгээ хөтөлцөөд хичнээн баяртай алхаж явхад харин тэд багшийнхаа гараас хөтлөөд тэр хүүхдүүдэд нууцхан атаархан. Ингээд сургуультай өсөж том болсон хүүхдүүд насанд хүрч асрамжийн газраасаа явах болно. Тэгвэл өнөөдөр асрамжийн газар өсөж 18 нас хүрсэн эх орны залуус хаана явна вэ? Итвэх зүтгэлтэйгээр амьдралаа удирдах, ихтэй сургуулаа төгсөөд эзэмссэн мэрэгчлэрээ ажиллан амьдралд итгэх итгэлээр дүүрэн урам зоригтой алхаж явах нэгэн байхад алдаа онооны дэнсэн дээр бодилж явах нэгэн ч бас байна. Цаашид өнчин хүүхдүүдийг насанд хүрч бие дааж амьдрах цаг ирэхэд нь ихтэй сургуульд хэрхэн элсэж орох, зээл тэтгэдэгт хамрагдахын тулд юу хийж хэрхэн хөөцөлдөх, цаашид бие даан хэрхэн амьдрах, засгийн газар болон бусад байгууллагаас ямар нэгэн тусламж авах боломжтой зэрэг мэдээлэлээр хангадаг байвал цаашид бие даан амьдрахад нь тус болох юм аа. За залуу цаана явна булан маань үргэлжилж байна. Тэгээ бид нар асрах төвийн одоо захирал ардын багш дүүрээ багштаа ирээд уулзаад байна. Тэгээд энэ удаа бид нар энэ асрамжийн газар одоо өсөж торинсон хүүхдүүд маань 18 нас хүрээд ер нь хайчдаг вэ гэдэг тийм сэдвээр л танд ярилцгийг зорж ирлээ л дээ. За энэ талаар нэг телевиз үзэгчтэй хуваалцахгүй юу? Монгол улсын хүүхэд асран хөмжүүлэхийн төв дээр бид өсчээрэй гэж бодож байна. Хүүхэд асран хөмжүүлэх төв бол 36 жилийн настай. Өнөөдөр хүүхэд асран хөмжүүлэхийг төгссөн хүүхдүүд бараг 100-ийн тал руу орж явж байгаа. Ийм уламжлалтай байгуулга юм. Тэгэхээр төр бол хүйд гаргасан байдгийг. Төр нэгдүгээрт яаж юм бэ? Хүүхэд асран хөмжүүлэх төв буюу өнчин хүүхдийг төгссөн хүүхдүүдийг сургууль мэрэгжил боловсрол эзэмшигтэн төр даана гэж ингэ заасан байдаг. Хоёрдугаарт ажлын байраар хангана гэж заасан байдаг. Энэ хуулинд байж байгаа. Гуравдугаарт орон сууц хашаа байшингаар заана гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ зорилтууд хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэг дээр л тодорхой ярмаар байгаа юм. Хүүхэд асран хөмжүүлэлтийг төгссөн энэ мянган хүүхдүүдийн хувьд бол янз явж. Бидний өөрийн миний яг төрөөс хариуцсан зорилго бол энэ хүүхдүүдийг 9-р, 11-р энэ төгссөний дараагаар л эх орондоо хүлээлгэж хийнэ үүрэгтэй. Монгол улсын хүүхэд асран хөмжүүлэгч 200-аад хүүхэдтэй. Энэ бол одоо жил тутмын энэ норм. Эндээс төгссөн хүүхэд бол янз явж байна. Бидний гол зорилго бол хүүхэд асран хөмжүүлэгчийн хүүхдүүдийг нэгдүгээр эрдэнэ мэдлэгтэй, мэрэгжилтэй болгосон гэсэн зорилго. Хоёрдугаарт энэ хүүхдүүдийг инэрэнгүү сайхалтай иргэн болгох юмсан. Энэ одоо энэ хэцүү үе гэж хэлэхээс аргагүй байгаа шүү дээ. Зарим нь гадаа өөрөөсөн зэрэг явж байгаа учраас. Гуравдугаарт амьдрах ухаан сурах асуудал. Авьяасыг хөгжүүлэх гэсэн. Энэ л чухал юм уу гэж байна. Бид төгссөн хүүхдүүд бол янз байна. Хоёр янзын хүүхдийг бид хүмүүжүүлж идэв. Нэгдүгээрт эрүүл хүүхдүүд. Хүүхдийн буруу гэж хизээч байхгүй. Энд бол яаж яах вэ? Нийгэмтэй холбоотой, байгалийн холбоотой хөөрхий хар бага насндаа өнчин өрөөсөж очирсан, ихгүй, эцэггүй очирсан, мөн ээж аавын аль нэг нь хэрэг зүгт орооцолдсон, эсвэл хагас өнчин, эсвэл амьдрах чадвараар тааруухан хаягдсан гээгдсэн тэр бүх хүүхдүүд бол манайхаар өсч хөгжиж явж байна. Үүний тулд хүүхэд асран хөмжүүлэгт юм хийд юм бэ гэхээр бид сайн санаат хүмүүсүүдэд ивент итгэгчид энэ бүгдийг гуйж заримын баярлуулж янз янзын сайн сайхан аргаар л
боловсралтай болоход анхаарч байгаа юм да. Тодруулж хэлэх юм бол бид Оросын холбооны улсад тэр дотор Кемера мужид 51 хүүхдийг ерөнхий боловсролын дунд сургуулийн 11-р ангийн төгсгийн зэрэгт мэрэгжил болгосон. Энд аврах хамгаалахын гисээ сургуулийг төгсгсөн. Мөн талах нарийн бов хийдэг. Энэ лицей сургуулийг гэсэн Женский гимназий гэдэг орчин үеийн эмэгтэйчүүдийг бэлтгэх сургууль анх нэгдэхэд тэр сургуулийг бас хүүхдүүдийг сургууль төгссөн гэх мэт. Шинэ аврах хамгаалахын лицей сургуулийг төгссөн манайхыг төгссөн хүүхдүүд мин осол гэж боллоо шүү дээ. Тэнд зурглаачаар явж байгаад тэгээд зайлууд аминд гарсан одоо үндсэн ажиллагаа хийгээ явж шүү дээ. Радио электротикийн кадетийн корпусыг бас 10 хэдэн хүүхэд төгссөн. Энэ 51 хүүхэд өнөөдөр зарим нь ажиллаж байна. Зарим нь дээд сургууль төгсөж шууд ажил хийж байна. Зарим нь 2 дахь дээд сургуулийн гадаад ч явж байна. Тэгэхээр өнчин хүүхдүүдэд замын заагаад өгвөл хэр зэрэг сурдаг амьдралын баталгаа юм. Гутал хийдэг хүүхдүүд баг болчоод гутал хийгээд тэр хийсэн гутлаа захтай дараад амьдарч байгаа хүүхдүүд байна. Улаанбаатар хотод дугуй засварын газар хүртэл өөрсдөө байгуулад ажиллахаар байж байна. Тэгэхээр энэ юу гэхээр би иргэн хүн би цаашдаа хөдөлмөр зандаж чадна гэсэн энэ бодол хөтөлбөртөд явж байгаа нэг юм хэсэг байна. Бат Цэнгэлийг 18 настай байхад нь ээж нь нас барсан бөгөөд аав нь түүнийг тэжээж чадахгүй учраас асрамжийн газар хүргэж өгөөд эргэж тойролгохоор охин оджээ. Тэрээр энэ жил 10 дугаар ангиа төгсөж өөрт олцсон цорын ганц боломжоо ашиглан энэ зуны турш хүүхдийн асрамжийн хөдөлмөр зурслагын ногооны талбайд ажиллаж хөлсөнд нь хонох байр идэх хоолтойгоо залгажээ. Уул нь нэгдсэн шалгалтын оноо нь аль сургуульд ороход хангалттай 10 жилийн хичээлүүдийн дүнгууд нь мөн адил сайн байсан бөгөөд хичээлдээ маш идэвхтэй хичээнгүй сурагч гэгддэг байсан байна. Гэвч сургуулийн төлбөр төлөх мөнгөгийн улмаас аль сургууль руу дүнгээ явуулаг байжээ. Асрамжийн газар өссөн Бат Цэнгэл хүү хичээл чармаалтаараа ажил хийж өөрийнхөө амьдрах байр идэх хоолоо болгож байжээ. Тэрээр би асрамжийн газрынх үнчингээд зүгээр тусламж хүсэж зүгээр суусангүй. Асрамжийн газар маань миний хөлийг дөрөөнд гарыг ганцхан хүргэж өглөө. Одоо би насанд хүрсэн том эр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л авч явах ёстой хэмээн хэлж байгаа хэрсүү ухаалаг үг нь бахархалтай санагдаж байлаа. Амьдралынхаа хүнд бэрхийг бусдад тохож, муу мухай яваага бусдаас болж байгаа юм шиг орилж явдаг арчаагүй нэгэн байхад харин Бат Цэнгэл хүү өөрийнхөө амьдралыг өөрөө л авч явах ёстой. Миний амьдрал ямар байх нь надаас шалтгаална. Хүн өөрийнхөө хувь тавилан бүтээдэг хэмээн итгэл дүүрэн хэлж байгаа нь хэн хүний бодмоор ухаалаг үгс байна. За бид хүн одоо Бат Цэнгэл гэдэг залуугийн оюутны байран дээр ирээд байна. Тэгээ Бат Цэнгэлтэйгээ бас ер нь хүүхдийн асуум төлөвийн талаар тийм ээ. Тэгээд бас оюутны амьдралын талаар ер нь ярилцъя гэж бодоод ирлээ. Тэгээд ер нь өөрийгөө бас манай залуучуудад эхлээд танилцуулга. Намайг Бат Цэнгэл гэдэг би 18 настай. Одоо шинжлэх ухааны технологийн их сургуульд сурдаг. Одоо 1-р курстэй дөнгөж сая шинээр төхнөөд оюутныхаа дотороор нь орж ирээд байна. За яг 18 нас хүрсэн хүүхдүүдэд юу асрамжийн газрын зүгээс ямар шаардлагыг тавьдаг вэ? 18 нас хүрээд 11-р ангид төгснө. Тэгээд манай хүүхд тасрын өмчлөгтөө өөрөө эр хүн бол 18 нас хүрлээ гэдэг чинь өөрөө эр хүн болоод 90 цент хүрлээ гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрийн ухаан зарн тэгээд зарим сайн өөрийнхөө толгойг сайн ажиллуулад амьдрал илүү сайхан явна. Тэгээд биднээс 18 нас хүрээд тэндээсээ тэгээд гараад тэгээд өөрийнхөө хүчээр тэгэл амьдрах хэрэг болтой. Өөрийнхөө толгойгоор л амьдрах. Ер нь яг цаанаас ч одоо яг тэгш тийм шаардлага тавьдгүй те асрамжийн хүмүүжүүлэх төвийн зүгээс. Нөгөө байгууллагын нэг дотоод журам гэж байдаг. Яг ямар журам байдаг? Би тэр нь болохоор мэдээж 18 нас хүрээд 18 нас хүрсэн хүний чи хүүхэд гэхгүй. Монгол улсын хүүхэд тасрын хүмүүжүүлэх төв гэдэг чинь хүүхэд гэсэн тодтолтой болохоор тэгээд насанд хүрсэн хүн чинь тэгээд мэдээж насанд хүрсэн л хүн байна. Тэгэхээр чи нөгөө бас өөр нөгөө бас дүүнертэй бас байхад бас тийм хүүхэд биш болохоор тэгээд бас бурууч тийм байж болох юм. Та нарыг одоо ингээд яг төгсөгч чинь бөөнөр ингэж одоо бүгдийг цуглуулж чаад та нарт одоо асар газрын чинь багш нар ч юм уу яг юу гэж хэлдэг вэ? Одоо захирлууд нь ч юм уу. Тэгэл яг бидний яг аав ээж хэлээд юм чинь. Аав ээж
тэгэл аав ээж нар хүүхдээ юу гэж хэлдэггүй олон юм ингэж болохгүй, архи ууж болохгүй, тамхи татж болохгүй, нэг муу хүмүүс зөндөө байгаа шүү. Тэгээд хол яваараа ухаантай амьдрахгүй бол одоо чамаас л бүх юм шалтгааллаа. Чи 11-р ангид төгсөөд одоо би хүн болчлоо. Тэгээ нэг багш тэгээ манай багш нэг хэлжсэн юм. Хүн тусаалж чаддгүй маа гэхэд хүн гай болохгүй л амьдр гэдэг. Тэр үг надад амар их тустай. Тэгэхээр та нар одоо ингээд асар төвдөө байж ах үедээ бас хоорондоо ярилцдаг байсан байх л та. Одоо жишээл өмнө ингээд төгссөн хүмүүс маань тэнд ингэж одоо амжилт бүтээлтэй явж байна. Эсвэл зарим нь одоо ингэж юу явж байна, арай таруухан явж байна ч гэдэг ч юм уу. Өмнө нь одоо төгссөн хүмүүсийн талаар тэгж ер нь хоорондоо ярилцдаг уу? Тийм зөндөө ярилцдаг. Тэгээд ямар байдалтай ер нь байдгүй өмнө төгссөн хүмүүс. зарим нь хэцүү тэгээд ирэнтэй бараантаа л байдаг. Гэхдээ ер нь манахаас төгссөн хүмүүс ерөнхийдөө амар гайгүй сайн явд юм уу. Тэгээд дээрээс нь бурхан хардаг болов уу гэж боддог. Өөрсдийнхөө ухаанаар өөрсдөө муу санаагүй явж идэл тэгэл өөрийнхөө сансан хэрэг бүтдэг. Тэгэл бид нэр угаасаа тийм бодлоо ахгүй тэгэл өөрийнхөө сайн бодоол явж идэл тэгэл бүтчихдэг. Тэгээд тэр үнд итгэдэг. Тэгээд бүгдээрээ яг тийм манай багш нар тэгээд байнга хэлдэг гэсэн. Тэгээд бүр тоглоод орцсон бүр дандаа тэгж боддог. Тэгэл ерөнхийдөө бүтчихтэй юм дэ муу явдаг хүмүүс байхгүй. Ер нь ингээд асрамжийн газраас ингээд явсан хүмүүс ер нь ямар бэрхшээл ер тулгардаг. Одоо чиний хувьд ер нь яаж одоо ингээд өөрийнхөө асуудлуудыг шийдсэн бэ? Би нэг хоёр ихчийн тусламжтайгаар хоёр ихчтэй танилцаад би өөрийнхөө манай хүүхд тасрын үзүүлэх төвийн тариан талбай гэж байдаг. Төв аймгийн Алтан булгасан бүхний голд байдаг. Тэгээд тэнд дүүнэртэйгээ ажил хийгээд тэгээд байж байгаа. Тэгээд хоёр ихчтэй нэг танилцсан. Тэгээд тэр хоёр ихч ингэж ихчний хөөцөлдөөд ингээд тийм энд байгаа хүмүүс сургууль орж чадахгүй байхад яаж ингээд тусалж нэгийг дэмжүүл ингээд явт юм бэ гэдгийг надад бас итгэсэн. Тэгэл яасан. Тэгээд надын ихчин тэгвэл тэр хоёр ихч ярьсан. Тэгээд намайг яаж чиний оноо чи өрвөл оноо чи нөгөө тийс нөгөө босгоо оноо гэж байгаа шүү дээ. Босгоо оноо чи хөрвөл нөгөө тийсийн юуг нь яагаад үгүй нөгөө туслаад тэгээд яаж ордог би нэг өөрөө ярьсан хгүй анх яриад би тий ингээ их сургууль яаж хөөцөлдөг ингээ сайн мэдэхгүй байна. Тэгээд хөөцөлгөөр мэдгүй тэгээд нэг сайн мэдгүй одоо хэлсэлтэн дууссан байх гэсэн чинь их чинь мэднэ хоёр их чинь мэднэ юу ч асуугаа тэгээд нэмэлт хэлсэлт авч байгаа бол үзээ чиний оноог чинь өгөөд үзээ тэгээд орж болохоор бол хоёр их чинь нар нь туслая гэд. Тэгээд тэр хоёр их чинь асар их том тусалцаагаар л би энэ сургууль сураад тэгээд бас энэ байранд амьдарч байна. Тэгээд надад үнэхээр энэ туслаад итгээд би тэр үед одоо тэгээд итгэлийн дааж явахын тулд одоо би бүгдийг л хийн гэж бодож байна да. Тэр хоёр ихтэй үнэхээр маш их баярлсан. Тийм гой сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэж боддог. Эрдэнэ туяа долгор химээх инженер хоёр бүсгүй асрамжийн газрын хүүхдүүдэд хичээл зааж амьдрал ахуйтай танилцахаар хөдөлмөр цуслан дээр очижээ. Хүүхдүүдтэй нэг өдрийг ногооны талбай дээр хамт өнгөрөөхдөө тэдний өсөл мөрөөдлийг сонсож сэтгэлийнх нь үгийг хуваалцжээ. Тэр өдөр Батсангэл хүүтэй танилцж үеийнхнээсээ илүү мэдлэгтэй аливаа зүйлд итгэв санаачлахтай өөрөө ихтэй сургууль сурч боловсрол эзэмшихийг туйлаас хүсэж байгааг нь анзаарчээ. Ирээдүгөө гэрэлтэйгээр харж байгаа энэ хүү туслахаар шийдэж санхүүгийн талаар санаа зовлгүйгээр зөвхөн хичээлдээ бүх анхаарлаа хандуулан амжилттай сураасаа гэж хүссэн учраас ажлын газрын болон найз нөхөд гэр бүлээсээ уг хүүхдийн сургалтын болон оюутны байрны төлбөрийг хандив хэлбэрээр цуглуулж техник сургуулийн удирдлагуудтай уулзаж хөөцөлсөний эцэст үйлдвэр технологийн дизайны сургуулийн хүн үйлдвэрийн менежментийн ангид оруулж өгчээ. Батсангэл хүү өөрт нь тусалж байгаа энэ сайхан сэтгэлд олон хүний итгэл найдварыг даан хичээлдээ шамдан суралцаж их орондоо хэрэгтэй мэрэгчлэн болно гэдэгт итгэж байна. Энэ өнчөрөөсөн хүүхдүүд, эмзэг гэсэн хүүхдүүд, залуучууд сургууль төгсөх, мэрэгжил эзэмшихт бол тэр ард түмэн их тусалмаар байгаа. Өнөөдөр гичнээн сайхан гялалдсан хүүхэд сургууль төгсөж байна. 11 дугаар төгсөж байна. Уралдаан салгалтанд ороод тэнцэж байна.
сургуульд орж эдийн засгийн бэрхшээл үнэхэр хүнд. Улс зардлын даадаг. Зардлын даахтаа дээд сургуульд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Жишээлбэл сая гаруй төгрөг гээл үзэхэд 900-ийн төр даач гэдэг юм уу бусдын өөрөө гаргааг яаж байгаа шүү дээ. Тэгээ дээд сургуульд орохоор хувцас хэрэгтэй, гичээлийн хэрэгтэй, төмний хүүхдүүдэд ажил явах хэрэгтэй. Гэтэл тэр мөнгө хаанаас болох? Тэгээ найд нөхдийн дэвч, дэм тус ийм нас. Ерөөсөө Монгол энэ төрийн байгууллагууд одоо шийдэж чадахгүй байгаа асуудлууд өнчин хүүхдүүд орон сууцны асуудлыг шийдэж чадахгүй. Би социализмын үед 10 сууцыг бол өнчин хүүхдүүд тавьчих гэж байсан. Тэрнээс бол бодитын сууц бүхэл зүйлийг бол төр өгөөгүй гэж болно. Хэрв хилэлцүүд уулах юм бол олон хүүхэд цөөхөн газрууд нэг гэр. За зарим нь бол сайн көөцөдөд ганц нэг хашаа авсан тохиол. Энэ зөвхөн хүүхэд асран гүмжүүлэх төвд тохиолж байгаа асуудал биш. Энэ эх орны өнцөг болон байж байгаа өнчин хүүхдүүд тохиолж байгаа хамгийн бэрхшээл юм. Тэгэхээр засгийн хуулинд заасан байдаг. Энэ хуулийг жинхэнэ тэр цаана хэрэгжүүлж байгаа хүмүүсийн нэг. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн болгоо эргээд хар. Кичнээ сайхан орон сууц сүндэрлж байна. Тэрнээс өнчин хүүхд төгсөж байгаа орон сууц нэг чалга. Жишээ нь би одоо 3 жил өөрөө цэцэрлэгтэй, өөрөө цустантай, өөрөө энэ дотуур байртай, өөрөө ногооны талтай. 3 жил энэ байшин барилгыг засварлах хөрөнгийн нэг төгрөг Монгол улс надад баталж өгөөгүй л. Жил болгон би энэ дэсв төлөвлөгөө батлаад явуулд. Хаана асагдаад юм бүүм. Тэгэхээр бас манай хамт олон өөрсдөө зохион байгуулалт өөрсдөө энэ зүйлийг хийж чадж байгаа эвийн олж байгаа л гэж. Жишээ нь би энэ жилийн жишээр. Манай энэ байр бол ашиглалтанд ороод бараг 40 жил болох гэж байна. Үүний халаалтын цэвэр хүүтэн усыг ерөөсөө солиогүй байхгүй. Тэгтэл миний ажилтнууд 160 гаруй метр цэвэр халуун хүүт усыг хүүхэд хичээл орохоос өмнө хагардсан байсныг нь хайж олоод өдөр шингүү 7 хоног энд нухалдаж ягаад засаад ажилд орсон хүүхдэд бужигналтад үгэл явж байгаа. Тэгэхээр одоо ингээд 18 нас хүрээд энэ асрах газаасаа яваад одоо яг тийм хэцүү бэрх амьдралтай эсвэл очих айлгүй ч юм уу тийм ээ. Хамаад садангүй тийм хүүхдүүд ер нь байдаг юм болоо одоо зарим нэг сонсноор бол одоо бүр тийм гэр оронгүй хэцүү амьдралтай бас хүүхдүүд байдгаа гэж сонсч ирсэн. Мэдээж байдгүй яг. Улаанбаатар хотод байгуулагдсан сүмд хүртэл зарим нь ч амьдруулж байна. Биш хайчихв. Харин ч өөрөөсөө амьдрах ухаанд суралцаад хөөх юм нь хооллож идэх чадвартай болсон, боловсролтой болсон гэсэн учраас янз янзаар л явж байна. Төрүүчийн төгссөн дөрөө очиж амьдарчээ. Тэгээд энэ өнчин хүүхдүүд чинь нэг зовлон байдсан шүү дээ. Над шиг та нарын өмнө ингээд өөрийнхөө дотоод сэтгэлгээ амьдрал байдлаа тодорхой ярьж байгаа. Тийм дадлаг суугааг. Ерөөсөө энд Хөдөөгийн нэгэн гэрүүлд байж байгаа л хотод хүүхэд орж ирээд яаж явдггүй. Тэр үншгэл байдалтай байж байгаа л гарч байгаа шүү. Чамаас гадна одоо ингэ сургууль орж таагүй ч юм уу тийм олон хүүхдүүд цаана бас байгаа хта. Байгаа. Тэгээд бас л ингээ хэцүү тэгээ сургуульд орч чадахгүй тэгэл явж байгаа хүмүүс зөндөө. Тэр хүүхдүүд ер нь одоо яг юу хийдэг вэ? Юу хийх юм бол? Би харин одоо нэг гараад нэг сар удааг болохоор уулзч амжаагүй л байна. Тэг сайн мэдхгүй. Гэхдээ хэн зарим сургууль орсон. Зарим сургууль орсон. Тэгээд ер нь одоо ингэ асрамжийн газараас гарч байгаа хүүхдүүд ер нь хаагур яаж амьдардаг вэ? Тэгэл зарим нь бүр нэг холын хамаатан тиймэрхүү хүмүүс туслаад хүмүүсийн амьдрал. Тэгээ зарим хүмүүс тэгээ туслаад бас тийм байдаг. Зарим тэгэл бас айлд байна гэдэг бас л хэцүү л байдаг. Тэгэл яг өөрийн гэрэл биш болохоор тэгэл бас хэдий тэгээд жоохон тусан төрлөх гэхээр бас яхаа бас хэцүү л байдаг гэж боддоо шүү дээ. Өөрөө тэгэл ингээл үеийнхэн найзтайг ингээл амьдарч байгаа болохоор. Яг насан туршсан хүүхдүүдийг насан туршихаар ингээд тусна гэр орон бариад ингээд амьдруулдаг гэж бас яригдчихсэн. Тим юм яг байд юм болоо яг тэгж амьдруулд юм болоо. Харин би тим юмыг сайн мэдгүй. Гэхдээ нэлээд дээр
төгсөгчнөр нь ингээд гарсан хүмүүсд нь бас социализм үед байр өгдөг гэсэн гэж ярьд юм байлээ. Тэгээ одоо тэгээ манай захирал бас тэгээд бидний шиг гарахад яах вэ гэдэг тэр талаар бас нэлээд сайн ярьцлаа юм байлээ. Хүмүүстэй яагаад тэгээд бас нэг ганц хүн бас хичээгээд бас хэцүү л байгаа. Тэгэл тийм олон хүмүүс шиг гэр оронтой болгоцоход болох гэдэг. Тэгэл ер нь зарим хүмүүст хэлдэг юм уу? Манай одоо төгсөж байгаа хүмүүс хэцүү байд юм уу гэдэг ингээд хүмүүст хэлээ. Тэгээд зарим хүмүүс нь туслах гаргамж аавна гэж ярьдیں۔ Тэгээд одоохондоо би хэлээгүй л. Чи бас бодлоо гахт одоо ингээд сургууль сайлдан орчлоо тийм ээ. Тэгэхээр ер нь ингээд асрамжийн газраас ингээд хүмүүж гарч байгаа хүмүүсийг тийм ээ нэгдсэн журмаар ч юм уу тэдний асуудлыг одоо амьдралын хөл анхны амьдралд хөл алхахт нь тийм ээ ямархуу одоо арга замаар тэр хүмүүсийг амьдралд хөл тавиулвал зүгээр гэж дотроо бас нэг ингүүл зүгээр юм байна. Тэгвэл зүгээр юм болов гэсэн чиний бас хоёрын тийм бодол санаа байгаа бах та. Яавал ер нь дээр гэж боддөг вэ? Нөгөө дээр үед нөгөө социализм үед нөгөө бөөнөр нь амьдруулаа тэгээ нөгөө бас байр өгдөг гэсэн. Одоо тэгээд тийм нэг байр биш маа гэхэд нэг гэр бариад тэгэж бас анхных нь өөрөө хүн чинь нөгөө юу ч гоо тэгээ бас тэгэл өөрөө ингээл амьдралч мэдхгүй тэгэл ингээ гарч байгаа шүү дээ. Тэгэхэд яг хөл дээр нь тогтоход бас нэг ойр зүрийн нэг амьдрах нөгөө хүний чинь нөгөө анхдагч хэрэгсээ зайлшгүй хэрэгсээ гэж байдсан шүү дээ. Яг тэрийг л хангах зүйл бид нарт ингээ олгол болно да тэр хүмүүс. Ажил мэжлээ оруулж өгдөг үү ер нь төсөв. Ихэнх нь нөгөө сурна гэдэг өшөө дээшээ их дээд сургууль сурна гэдэг зорилготой байдаг болохоор тэгээд ажил гэж ярьдаг юм уу. За тэр өөрийнхөө нэг хийжсэн бас чи өөрийнхөө амьдралын төлөө бас тодорхой хэмжээний зүгээр суух ш тэ өөрийгөө дайчилж ийсэн тэр талаараа нэг үзэгчтэй бол. Би сая 6 сард нөгөө бид нар нэг 11 дугаар ангид төгсөөд тэгээд бид нар байрнаасаа нөгөө манай үе хүмүүс гарсан. Бүгдээрээ тэгэл өөрийнхөө замаар тэгээд зарим нэг холбоотой байдаг. Тэгээд би болохоор өөрөө яасан гэхээр нэг газар байшингийн нэг өрөө хөслөөд элэндээ ганцаар амьддаг гэсэн. Тэгээд хоолныхаа мөнгө автобусныхаа мөнгийг яаж олох вэ гэдэг тийм бодогдож байгаа. Тэгээд мэдээж надад хүн зүгээр мөнгө өгöd тахгүй. Яавал би мөнгөтэй болох вэ гэж бодсон. Тэгээд мэдээж заавал ажил хийсэн дээр юм байна. Ажил хийгээд би зүгээр сууж болохгүй. Би ямар тэгээд өвчтөө тэгэл хөл гард тахир дотоо тийм юм биш. Тэгээд би хийж чадна адилхан хүний хүүхд хийж чадаад байгаа чинь нас нүрсэн юм чи би ч адилхан хийж чадна гэж бодоо. Тэгээд би сая 2 сар гарan ажил хийсэн. 2 сар гарan ажил хийсэн. Тэгээд тэнд амьдраад ямар ч сан өөрийгөө болгоол хүний доор авахгүй хүнээс яахгүй юм. Хүний дээр гарахгүй амьдэрсэн. За эх орны залуу саана явна нэвтрүүлгийн шинэ дугаар энд хүрээд өндөрлж байна. Бид бүхэн Монгол залуучуудаа хэрэгтэй ашигтай мэдээллийг тогтмол хүргэж залуучуудынхаа хийж бүтээж байгаа сэтэл тэмүүллийг байнга дэмжиж ажилладаг. Тийм учраас Монгол залуучууд та бүхэн өөрсдийн хийж бүтээж байгаа сэдэж тэмүүлж байгаа ажлуудаа манай нэвтрүүлэгтээ байнга хуваалцаж байгаарай. Мөн өөрсдийн хүсэл мөрөөдлийг манай нэвтрүүлэгтээ хуваалцаж манай нэвтрүүлгээр хамтарч ажиллах санал байвал байнга өөрсдөө илэрхийлж болно. Манай нэвтрүүлэг 5 гаруй бүрийн 21 цаг 20 минутаас эрхэм танд хүрж байгаа. Тэгээ манай нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай. Манай нэвтрүүлэгтээ холбоо ойрох утас бол 70 13 10 80 гэдэг манай телевиз утас байгаа. Ингээд
Эх орны залуустай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.